За энэ хуулийн төсөл өнөөдөр улсын хуулиар орж ирж бид хэлцэж байна. Энд одоо төрөвчлсөн байдлаар орж ирсэн учраас л энэ хардлага төрүүлж нийгэмд одоо бас энэ сошиал цахим орчинд бас ийм маргаан янз бүрийн асуудал гаргаад байгаа нь бас их ойлгомжтой байгаа юм. Гэхдээ өнөөдөр энэ хуульд заасан энэ цахим орчноор дамжиж энэ Монголын нийгэм хар бараан сүйдэрт автсан ийм цаг үед амьдарч байгаа. Энд одоо манай гишүүдийн яриад байгаа энэнийг шүүмжилээд байгаа би санал нэг байгаа. Гэхдээ өнөөдөр энэ ямар нэгэн хуурамч хаягнаас бусдыг гутаанд оромжилдог хүчирхийлэл, эмх замбраагүй байдал ийм одоо юмыг өнөөдөр бид залуу үедээ нийгэмд бий болгосон энэ асуудыг цэгцлэх шаардлагатай байна. Түүнчлэн энэ одоо олон энэ цахим орчноос болж олон асуудалтай бид тулгарч байгаа. Ирээдүйд цаашд ямар асуудалтай тулгарх нь ч бид бас тодорхойг байгаа шүү дээ. Өнөөдөр энэ мөрийтэй тоглоомд донтох асуудал байж байна. Түүнчлэн бас энэ хүүхдүүд бид энэ цахим тоглоом гээл энэ мэтийн асуудлыг бид бас хязгаарлаж энд нийгмийн өмнө үүрэг хүлээх ёстой Монголын төр. Энийг би ойлгож байгаа. Өнөөдөр учрал их дайрал байна. Дайрнаа энд их зөв юм хийсэн ч байж болно, буруу юм хийсэн. Энэ бол үүргээ биелүүлсэн. Дээр нь өнөөдөр ингээд энэ эмх замбраагүй байдалд урайлаад өнөөдөр Арабын өнгөт хөвсгөл гэдээ бид одоо юу болж ирснийг мэдж байгаа шүү дээ. Энэ хэдэн жилийн өмнө болсон юм чи өнөөдөр Монгол руу сүйдрээ тусгаж байна. Гэрлээ тусгаж байна. Энд ганцхан энэ яаралтай гормон өнөөдөр орж ирж байгаа асуудал л одоо их хардлагатай байгаа. Дээр нь өнөөдөр ингээд бид өнөөдрийг энэ цэгцлэхгүй ийм асуудлыг шийдэхгүй бол бид нар цаашдаа яах юм өнөөдөр? Ийм учраас энийг олон талаас нь ярилцаад, хэлэлцээд шийдэх ёстой. Энд бол ийм асуудал бий болгох энэ Монголын төрийн эрх барих дээд байгууллага их хурлын бид ч гэсэн буруутай олон хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгодог. Янз бүрийн одоо хуурамч хаяг нээж бусдыг үтгэдэг бүхлүүд нь тороол хүртэл ажилуулдаг шүү дээ. Энд нуух юм бол байхгүй. Тэгээ эн чинь эргээд улсаа залгих, ирээдүгөө залгих ийм мэдээллийн ийм муухай харанхуй байдал руу бид түлхэхээс ард иргэдэд хамгаалах нь өнөөдөр Монгол улсын эрх ашиг байгаа. Энэ дээр бид бол энэ манай гишүүдийн ярьж байгаа шүүмжлэлийг би 100% хүлээж авч байгаа. Гэхдээ энэнийг бас Монгол улсын нийт эрх ашигын төлөө, монголчуудын сайн сайхны төлөө бид энэнийг шийдэх ёстой. Асуултаа тулгарнаа. Энэгээр бүхэл бүтэн бизнес хийдэг, бүхэл бүтэн энэгээр амьдрдаг бүхэл бүтний бүлэг тийм сүрэг бий болсон байж шүү дээ. Цахим сүрэг. Гэхдээ бид энийг цэгцлэхгүй бол хизээ цэгцлэх юм. Энэ бол миний их хурлын гишүүний байр суурь шүү. Энийг бас авах гээх ухаан